Бид нар өдөр тутамдаа нүдээ үргэлж ямар нэгэн туяанаас хамгаалах шаардлагатай байдаг гэдгийг та нар мэдэх үү? Хүмүүс ихэвчлэн гадаа гарахдаа нарны шилзүүх, аль эсвэл зөвхөн дэлгэцийн буюу компьютерийн ард суухдаа компьютерийн дэлгэцийн цэнхэр туяаны хамгаалттай шилзүүхээ нүдээ маш сайн хамгаалж байна гэж бодод байдаг. Яг үнэндээ би ч гэсэн саяхан iZone Optical-аар үйлчлүүлэх хүртлээр тэгжил боддог байлаа. Тэгсэн бид нар өдөр тутамдаа улаан туяа, хятяан туяа болон цэнхэр туяа гэсэн 3 туяанаас нүдээ хамгаалах шаардлагатай. Мөн дээрээс нь линз зүүхдээ энгийн хиймэл нулимсыг тусааж болохгүй заавал тусгай зориултын линзтэй үедээ тусаах нүдний тусаалга хэрэглэх ёстой байд юм билээ. Ингэснээр бид нар ирээдүйд үүсч болох нүдний хараа муудах, торлогийн гэмтэл мөн дээрээс нь болрын цайралт гэдэг зүйлсээс сэргийлж чаддаг байх нэ. Тэгэд одоо миний энэ хэлгэж авч байгаа шил маань саяны миний хэлсэн 3 туяанаас гурвуулангаас нь хамгаалдаг. Гэхдээ ийм тунгалаг өнгөтэй титан гартай өдөр тутамдаа өдөржингөө зүүхэд ерөөсөө ядрахгүй маш хөнгөн ийм шил худалдаж авсан. Та хэд ч ихсэн хөрхөн нүдээ хайрлаад гоё шил хийлгүүлээд аваарай.